Сайн байцгаана уу? Намайг Очир Сүрэн гэдэг. Одоо би та бүхэнд ургийн цусны эргэлт болон зүрхний төрөлхийн гажуудын талаар мэдээлэл хүргье. Ураг эхийн хөвлөнд байх хугацаанд хүйн венийн судсаар артерийн цусаар тэжээгддэг. Энэхүү артерийн цус нь хүйн венийн судсаар орж ирээд доод хөндийн вентэй дуктус веносус буюу хоёр венийн хоорондох холбоосоор уулздаг. Харин энэхүү уулзахаас өмнө артерийн судас нь илгийг цусаар хангаж өгдөг. Ийм учраас ургийн үед 100% артерийн цусаар ганцхан илэг тэжээгддэг. Ийхүү артерийн цус нь доод хөндийн венийн цустай холбогдоод энэхүү холимог цус нь зүрхний баруун тосгуурт орж ирнэ. Энэхүү баруун тосгуурт орж ирсэн холимог цус нь шууд зүүн тосгуур руу foramen ovale буюу зүүн цонхоор нэвтэрнэ. Дээд хөндийн венээр дээд мөч болон толгойн эрхтний цусыг хураан авсан 100% венийн цус маань зүрхний баруун тосгуурт орж ирээд цаашаагаа шууд баруун ховдол руу орно. Ингээд үүнээсээ цаашаагаар уушигны артер болон салгална. Харин зүрхний зүүн тосгуурт орж ирсэн холимог цус маань зүүн ховдол руу ороод цаашаагаа аорт болон гарна. Аортаас толгой болон дээд мөчлөө аортын холимог цус гарсны дараагаар дуктус артериосус буюу хоёр артерийн хоорондын холбоосоор уушигны артер нь аорттай холбогддог байх нэ. Ийхүү уушигны артер нь нэг талаасаа аорттай, нөгөө талаасаа уушигтай холбогдно. Ураг эхийн хөвлөд байх үед уушиг нь шингэнээр дүүрсэн байдаг учраас тухайн шингэнээр дүүрсэн хэсэгт ямар ч хийн солилцоо явагдахгүй. Уушигны артерийн нэгэн маш чухал онцлог шинж нь бол хийн солилцоо хийгдэхгүй байгаа хэсгийнхээ судсыг агшаадаг явдал байгаа. Энэхүү ёсоор ургийн үед уушгин дээр ямар ч хийн солилцоо явагдахгүй байгаа учраас уушгины бүх судсууд агшсан буюу өөрөөр хэлбэл уушиг руу явж байгаа уушгины артер маш хүнд эсэргүүцэлтэй байдаг. Энэхүү эсэргүүцлийнхээ улмаас цус уушиг руу явахгүйгээр харин дуктус артериосусаар аорт руу цутгадаг. Өөрөөр хэлбэл уушигны артериар явж байгаа венийн цусны ихэнх хувь нь аорт руу цутгагдаж багахан хувь нь уушиг руу очдог байх нэ. Харин аортын уушигны артертэй холбогдохоос өмнө салгаалж байгаа 3 салаа буюу толгой, дээд мөчийг тэжээж байгаа судас нь хангалттай их хэмжээний хүчил төрөгчтэй холимог цусаар тэжээгддэг бол харин дуктус артериосусаар уушигны артертэй холбогдсон цаашаага доошоо уруудах салаагаар урсаж байгаа аортын цус нь илүү хүчил төрөгч багтаа цусыг доошоо зөөвөрлөдөг байна. Ийхүү аорт нь хөвлийн болон доод мөчийг цусаар хангахын дээр аортоос хоёр ширхэг хүйн артер нэртэй судас ургаас гарна. Хүүхэд хамгийн анхны амьсгалаа авах үед уушигт байсан шингэн шимэгдэн оронд нь хүчил төрөгчтэй агаар орж ирнэ. Энэ хөө хүчил төрөгчтэй агаараас хүчил төрөгчийн хийн солилцоо явуулахын тулд уушигны маань хялгсан цуцууд бүгдээрээ тэлэгдэж өгнө. Өөрөөр хэлбэл уушигны бүх хялгсан цуцууд тэлснээрээ уушиг руу явж байгаа цусны эсэргүүцэл нь буурдаг. Ингэснээрээ уушиг руу явж байгаа уушигны артер болон баруун ховдол цаашлаад баруун тосгуурын эсэргүүцэл багасж даралт нь буурдаг. Ийхүү баруун тосгуур дээрх даралт буурж байх агшинд зүүн тосгуурт байгаа өндөр даралт энэ хоёр даралтын зөрөөгөөр foramen ovale буюу зүүн цонх маань хаагдан fossa ovale хэмээх хонхорхоогоор солигдно. Хэвийн үед ихс нь простагландиныг ялгаруулж байдаг бөгөөд хүүхэд төрж байх үед ихс хохирсны улмаас цусндах простагландины хэмжээ буурдаг. Мөн амьсгалаас орж ирсэн хүчил төрөгч болон простагландины огцон бууралт энэ хоёрын төлөөгөөр дуктус артериосусд нь өөрөө хаагдаж өгдөг байна. Одоо дараагийн сэдэв болох зүрхний төрөлхийн гажуудын талаар ярилцъя. Зүрхний төрөлхийн гажуудын дотор нь хөхөрлөлттэй болон хөхөрлөлтгүй гажиг гэж хоёр хангилж хууддаг боловч хөхөрлөлтгүй гажууд нь цаашдаа Eisenmenger-ийн синдромын дагуу хөхөрлөлттэй гажигт шилжиж болдог учраас зүрхний нийт гажуудын дотор нь эрт хөхөрлөлттэй болон орой хөхөрлөлттэй гэж хоёр ангилж болдог. Баруун зүрхнээс зүүн зүрх рүү цус юулэгдэж байгаа тохиолдол буюу венийн цус маань артерийн цус руу юулэгдэж байгаа тохиолдолд тухайн хүүхэд маань эрт хөхөрдөг буюу цэнхэр хүүхэд төрдөг юу. Цэнхэр гажигуудад бид нар үндсэндээ 5 төрлийн гажиг хамгийн их тохиолддог. Энэхүү 5 төрлийн гажигуудаар бид нар мнемоник захих юм бол 5 тигийн дүрмийг бодож олж болно. Үүнд 1 дугаарт бид нар уушигны артер болон аорт хоёр маань нийлээд нэг судас болсон гажиг нэг дүгээр санах хэрэгтэй. Харин 2 дугаарт уушигны артер болон аорт маань хоорондоо байршлаа салсан transposition гэдэг гажиг санах хэрэгтэй. Харин 3 дугаарт tricuspid atresia буюу
зүрхний 3 хагас давтлагын дут мөчлийг санах хэрэгтэй. Харин 4-р тетра буюу tetralogy of Fallot-ыг санах хэрэгтэй. Харин 5-р total anomalous pulmonary venous return буюу 5 үсэгнээс тогтсон гажгийг бид нар санах хэрэгтэй. Цэнхэр хүүхэд төрдөг эдгээр хамгийн их тохиолдог 5 гажигаас эхнийх нь буюу truncus arteriosus, persistent truncus arteriosus хэмээх хөвглийн гажгийг танилцуулъя. Энэхүү хөвглийн гажиг нь аорт болон уушигны артер хоёр нь хоорондоо таславчихгүй болсон буюу энэ хоёр судас маань нэг судас болсон хөвглийн гажиг юм а. Энэхүү зурган дээр аорт болон уушигны артер хоёр маань common trunk буюу нэг судаснаас салгаалan гарч байгааг харагдаж байна. Хэвийн зүрхийг харах юм бол аорт болон уушигны артер нь зүрхнээс дан дангаараа салгаалдаг бол truncus arteriosus үед энэ хоёр маань хоёулаа нэг судаснаас салгаалan гарч байна. Persistent truncus arteriosus хэмээх уг гажиг нь ховдол хоорондын тасалжийн цорхотой хамт тохиолддог. Зүрхэнд ирж байгаа артери болон венийн цус нь хоорондоо ховдол хоорондын тасалжийн цорхоогоор холигдсон уг холимог цус нь цаашаага common trunk-аар орно. Ийхүү зарим хэсэг нь уушиг руу, зарим хэсэг нь их бие рүү явдаг. Ийхүү цааш их бие рүү аортоор гарсан цус нь харин уушиг руу, уушигны артериар гарсан холимог цус нь явна. Хүүхэд эхийн хэвлэлнээс төрөөд цаашаага өсөж томрох явцад уушны дотоод даралт буурдаг. Ийхүү уушны дотоод даралт буухад тухайн хэсэг газар руу маш их хэмжээний цус очих буюу уушгинд цусны зогсонхшил болж цаашлаад зүрхний зогсонхшлын дутагдалд хүргэдэг байна. Ийм учраас бид нар уушгины артер болон аорт хоёрын хоорондын таславчийг яаралтай мэсгэлийн хагалгаагаар нөхөж өгөх шаардлагатай. Нэгдүгээрт 2 атом артерийн судас маань нэг судас болсон. Хоёрдугаарт ховдол хоорондын таславчийн цорхойтой. Гуравдугаарт энэхүү ховдол хоорондын таславчийн цорхоогоор хоёр цус маань холигдно. Харин дөрөвдүгээрт бид нарт энэхүү холигдсон буюу хүчил төрөгчгүй цус маань биеийн их хэрэглэлөө шахагдана гэдэг эдгээр дүрийг санаж байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт буюу хоёрын тон дээр бид нэр transposition хэмээх хөврлийн үйлчлэгийг бодох хэрэгтэй. Энэ нь яадаг вэ гэхээр хэвийн үед зүрхний маань зүүн ховдлоос аорт гарч идэг бол энэ үед зүрхний зүүн ховдлоос уушигны артер харин баруун ховдлоос аорт гарч байгаа гажиг байгаамаа. Энэхүү зүрхний гажигын маань үед их эргэлтийн цус дангаараа зүрхээр дамжин урсна, мөн бага эргэлтийн цус ч гэсэн дангаараа зүрхээр дамжин урснаа гэсэн үг. Хэрвээ их эргэлт болон бага эргэлтийн хооронд ямарваа нэгэн холбоос байж, өөрөөр хэлбэл холимог цус үүсэхгүй юм бол энэ хөврлийн гажигтай хүүхэд ямар ч амьдрах боломжгүй юм. Тийм учраас энэхүү холбоос нь магадгүй ховдол хоорондын тасалжийн цорхой, эсвэл тосгор хоорондын тасалжийн цорхой, аль эсвэл patens ductus arteriosus буюу хоёр артерийн хоорондын холбоостой байж уг хүүхэд маань амьдрах боломжтой болох юм а. Энэхүү хөврлийн гажиг үүссэн үндсэн хамгийн гол механизм нь аорт болон уушигны артерийг хэвийн үедээ хооронд нь тасалж байдаг энэ таславчийн дутуу эргэлтээс буюу өөрөөр хэлбэл энэ эргэж чадаагүй энэхүү гажигаас болж үүссэн байдаг. Хэрэг бид нар нэг яралтай эдгээр хүүхдүүдэд мэс засал хийхгүй бол ихэнх хүүхдүүд нь амьдралынхаа эхний нэг сард нас хардаг байна. Уг зурагнаас биднэрт transposition хэмээх уг хөврлийн гажгийг эрүүл зүрхтэй харьцуулсан дүрсээс харагдаж байна. Эрүүл зүрхний хувьд зүрхний зүүн ховдлоос аорт харин баруун ховдлоос уушигны артер гарч байдаг бол энэхүү хөврлийн гажгийн үед эдгээрийн байршлан солигдсон буюу зүүн ховдлоос уушигны артер баруун ховдлоос аорт гарсан байгаа нь харагдаж байна. Хэвийн зүрхэнд дээд хөндийн вен болон доод хөндийн венээс ирж байгаа хүчил төрөгчгүй цус нь зүрхний баруун тасгуур баруун ховдолд ирээд цаашаага уушигны артераар уушиг руу шахагддаг. Харин уушигны вений цусаар ирж байгаа хүчил төрөгчөөр баялаг цус маань зүрхний зүүн тасгуур зүүн ховдолд ирээд биеийн их эргэлтлөө аортоор дамжин шахагддаг. Харин transposition хэмээх уг зүрхний гажгийн үед хүчил төрөгчгүй цус нь зүрхний баруун тасгуур баруун ховдолд ирээд шууд зишээ аорт руу их эргэлтлөө шахагддаг байх нь өөрөөр хэлбэл уушгаар дамжихгүйгээр хүчил төрөгчгүй цус маань их эргэлтлүүгээ буцаад шахагддаг байна. Мөн түлчлэн уушигны венээр ирж байгаа хүчил төрөгчөөр баяцсан цус маань зүрхний зүүн ховдолд ирээд цаашаага дахин уушигны артериар дамжин уушиг руугаа буцаагаад шахагддаг байна.
Ийм учраас transposition хэмээх зүрхний гажигтай хүүхдүүд маань төрөхдөө цэнхэр буюу цианодыг төрдөг бахнэ. Ийхүү их эргэлт болон бага эргэлт маань хоёулаа тусдаа эргээд байгаа учраас миний өмнө хэлсэлчлэн артерийн болон венийн цус маань зүрхний аль нэг газар хоорондоо холигдож холимог цус болгон цааш урсах хэрэг шаардлагатай болдог баг. Хөвчлэн энэхүү холбоос нь тосгоор хоорондын таславчийн цоорхоо буюу foramen ovale-гээр хоорондоо цусууд маань холилддог. Энэ бол зүрхний баруун тосгоор доторх зурагтал байна. Хивийн үедээ баруун болон зүүн тосгоорыг холбодог энэхүү foramen ovale нь битүүрсэн байдаг. Patent foramen ovale буюу 100 цонхны битүүрээгүй гажгийн үед тухайн 100 цонх нь ямар нэгэн хэсэг газраараа онгорхой байдаг байна. Харин atrial septal defect буюу өөрөөр хэлбэл хоёр тосгоор хоорондын таславчийн гажгийн үед тухайн энэхүү таславч нь бүр мөсөн хөгжөөгөө буюу өөрөөр хэлбэл бүрэн онгорхой байдаг байна. Тухайн хүүхэд маань амьд байхын тулд ямар нэгэн байдлаар зүрхний тосгоор хоорондын цоорхоо юм уу эсвэл foramen ovale-гийн битүүрээгүй гажиг аль нэг нь заавал байж аж хоёр цус маань хоорондоо холилдож чадчих болно. Бидний хэвийн эргэлтийг хангахын тулд нэн яралтай хүүхэд төрснөөс хэдхэн 7 хоногийн дотор мессэл хийж энэхүү хоёр судасны байршлыг нь эргээд хэвийн болгох хэрэгтэй. Нэгдүгээрт аорт болон уушгины артер нь хоёулаа буруу ховдлоос гарсан. Хоёрдугаарт хүчил төрөгчгүй цус нь их эргэлтлөө шахагдж байгаа хүүхэд хөхөрч байгаа гажгийг, гуравдугаарт энэхүү гажигтай тохиолдолд заавал тосгоор хоорондын таславчийн цорхоо юм уу эсвэл foramen ovale-гийн битүүрээгүй гажиг хамт тохиолдог гэдгийг санах ёстой. Гуравдугаарт буюу 3 тоотой гажиг дээр бид нар tricuspid atresia зүрхний 3 хавц савтлагын дотмогшил өөрөөр хэлбэл 3 хавц савтлаг маань ортоос хөгжөөгөө байгаа гажгийг бодох хэрэгтэй. Энэхүү 3 хавц савтлаг маань ортоос хөгжөөгөө учраас зүрхний баруун тосгоороос бороо ховдол руу цус ямарч орох боломжгүй байдаг учраас энэхүү гажгийн үед дандаа тосгоор хоорондын таславчийн цорхоо болон ховдол хоорондын таславчийн цорхоо заавал хамт явж байдаг. Ингэснээрээ уушгины баруун тосгоорт ирж байгаа цус маань зүрхний зүүн тосгоор руу ороод зүүн тосгоортой холилдсон цус маань зүрхний зүүн ховдол руу ороод зүүн ховдлоос цаашаа зарим хэсэг нь аорт руу, зарим хэсэг нь баруун ховдол руу дамжин цаашаага уушиг руу салгаалдаг байна. Дөрөв дугаартай зүрхний төрлийн гажиг маань tetralogy of Fallot буюу фаллотын дөрвөл байгаа. Энэхүү фаллотын дөрвөл маань үндсэндээ 4 төрлийн гажигаас тогтдог. Энийг бид нар англи хэлний proof хэмээх үгээр mnemonic зохиож болох юм а. Нэгдүгээрт pulmonary infundibulum stenosis буюу уушгины артерийн нарийсал, хоёрдугаарх буюу R үсгэн дээр right ventricular hypertrophy буюу баруун ховдлын томрол, O гэдэг дээр overriding aorta буюу аортын дали байрлал, V гэдэг дээр ventricular septal defect буюу зүрхний ховдол хоорондын таславчийн цорхойг бодно. Уушгины артерийн нарийсал нь тухайн хүүхдийн прогнозыг тогтоодог хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл байдаг. Мөн зүрхний баруун ховдлын томрлын улмаас X-ray дээр тийм гутал шиг хэлбэртэй дүрс харагддаг байх нэ. Энэхүү фаллотын дөрвөл нь хөхөрдөг цианоз болдог гажуудаас хамгийн илбэг тохиолддог. Тухайн хүүхэд уйлах, халуурах, биеийн ачаалттай байх зэргийн үед уушгины хэлхсэн цуцуд нарийсаад зүрхний баруун ховдлоос уушиг руу явж байгаа цусны эргэлтэнд бөглөрөл үүснэ үндсэн дээр баруун ховдлоос зүүн ховдол руу явах цусны үйлчлэгүн ихсдэг байна. Зүрхний баруун ховдлын дотроос нь харах юм бол зүрхний баруун ховдол болон зүүн ховдлын хооронд нь тасалж байх тасалчин дээр маш том нүх байгаа нь харагдаж байна. Энийг бид нар өөрөөр ховдол хоорондын тасалчин цорхой гэж нэрлэдэг. Энэхүү товдол хоорондын таславчийн цоорхоноос болоод хүчил төрөгчгүй цуснаа нь хүчил төрөгчтэй цус руу орж өөрөөр хэлбэл их эргэлтэд маань хүчил төрөгчгүй цус явснаар зүрхний хөхрөлтэй гажиг үүсгэдэг. Уушгины артерийн нарийслаас болоод зүрхний баруун ховдлоос уушиг руу явах цусны урсгал бөглөрөлттэй сааттай байдаг. Харин аортын хавтлага маань маш их хэмжээгээр тэлэгдсэн, өргөссөн байдаг учраас төмрөөний өмнө хэлсэнчлэн хүчил төрөгч багтаа цус маань их эргэлтлөө явдаг. Мөн зүрхний баруун ховдлоос уушиг руу явж байгаа цусны урсгал бөглөрөлттэй байдаг учраас баруун ховдол нь томжээгээрээ томорсон байдаг. Баруун ховдолд ирж байгаа хүчил төрөгчгүй цус болон зүүн ховдолд ирж байгаа хүчил төрөгчтэй цус хоёр нь хоорондоо ховдол хоорондын таславчийн цорхоогоор холилдон энэхүү хүчил төрөгч багтай цус маань их эргэлтлөө явдаг байна. Ийм учраас тухайн хүүхэд хөхөрсөн буюу цэнхэр харагддаг байна.
5 дахь гажиг нь 5 үснээс тогтох Total Anomalous Pulmonary Venous Return буюу уушгины венийн бүтэн буруу холболт хэмээх гажиг орно. Хэвийн үед уушгины венээр ирж байгаа хүчил төрхсөө тусна зүрхний зүүн тосгоор цутгаж байдаг бол TAPVR хэмээх энэхүү гажигын үед уушгины вен нь баруун тосгоор руу дээд хөндийн венээр дамжин холбогддог. Ингэж баруун тосгоорт дээд хөндийн венээр хүчил төрөгчгүй цус, уушгины венээр хүчил төрөгчтэй цус нийлэн холимог цус үүсээд баруун тосгоораас ихэнх нь баруун ховдол руу, мөн зарим нь зүүн тосгоор руу тосгоор хоорондын тасалжийн цорхоогоор ордог. Энд хүчил төрөгч ихтэй артерийн цус нь уушгины венээр орж ирж байгаа нь харагдаж байна. Харин энд уушгины венээр орж ирж байгаа хүчил төрөгч ихтэй цус нь дээд хөндийн венээр орж ирж байгаа хүчил төрөгч багатай цустай холилдон холимог цус үүсгэж байгаа нь харагдаж байна. Ийхүү үссэн холимог цус нь зүрхний баруун тосгоораас зүүн тосгоор руу тосгоор хоорондын таслагчийн цорхоогоор шилжинэ. Уушгины венийн бүтэн буруу холболттой гажигтай төрсэн хүүхдүүд амьдралынхаа хамгийн ихний 7 хоногудад яаралтай мэсэл хийж засуулах шаардлагатай байдаг. Энэхүү гажигын үед уушгины вен нь зүрхний зүүн тосгоорт ор тос цутгахгүй. 2 дугаард энэхүү судас нь дээд хөндийн вентэй холбогдно. 3 дугаарт энэхүү хөвөрлийн хөх гажиг нь заавал тосгоор хоорондын таслагчийн цорхотой хамт явагддаг. Эдгээр 5 гажигуудаас гадна нэгэн төрлийн өөр нэгэн гажиг байдаг бөгөөд үүнийг Эпштейний аномали гэж нэрлэдэг. Энэхүү гажигын үед 3 хавц тавхлах нь буруу тишээгээ буюу дотгошоогоо харсан байралтай байдаг. 3 хавц тавхлах нь зүрхний баруун тосгоор болон баруун ховдлын дунд оршдог. Энд баруун ховдлын дотор талаас харуулсан зурагт харагдаж байна. Энэ гажигын үед хавтлага нь хязгаарлагдсан, харин урт хавц нь томорсон байдаг. Иймд уг буруу байрласан гажигын үед цусны буцах урсгал үүсдэг. Эпштейн аномалигийн үед баруун тосгоор нь хэвийнхээсээ томорсон байдаг. Мөн 100 цонхны битүүрэгөө гажиг болон тосгоор хоорондын тасалвчийн цорхой хамт тохиолддог. Энд Эпштейн аномалигийн үеийн цусны урсгал харагдаж байна. Энд цусны урсгал тосгоор хоорондын таславчаар холигдож байгаа нь харагдаж байна. Энд 3 хавц тавхлагын регургитаз буюу буцах урсгал харагдаж байна. 3 хавц тавхлагын регургитаз болон баруун хавдлын агшилт муу байгаа нь зүрхний зогсонгочлын дутагдлыг үүсгэж болдог. Зүүн зүрхнээс баруун зүрх рүү буюу артерийн цус нь венийн цус руу урсж байгаа гажигын үед хөвгөт төрхтөө хөхрөлтгүй харагдаж болох ч эмчлээгүй тохиолдолд Айсен-Менгерийн синдромын дагуу хожуу хөхрөлт тохиолддог.
Иймд бид нар баруунаас зүүн рүү гажуудын үед эрт хөхрөх буюу early гэдэг үгийг харин зүүнээс баруун руу гажуудын үед хожуу буюу later гэдэг үгийг санах хэрэгтэй. Early гэдэг үгэнд R эд үсгүүдийн дараатлыг харвал right-аас left руу цусны урсгал байгаа үед эрт хөхөрдөх хэмээн санах хэрэгтэй. Харин later гэдэг үгний L R үсгүүдийг харах юм бол left-ээс right руу хэмээн санаж хожуу хөрөлтийг бодох хэрэгтэй. Ховдол хоорондын тасалвчийн цорхой. Ховдол хоорондын тасалвчийн цорхой нь нэг зүрхний гажуудаас хамгийн элбэг тохиолдно. Цорхойны хэмжээнээс шалтгаалаад төрхтөө шинж тэмдэггүй байж болохоос гадна насан туршдаач шинж тэмдэг илэрхгүй байж болох юм а. Мөн зарим тохиолдолд жижиг цоролт нь аяндаач идэх явдал байдаг. Харин цом цорол байвал зүүн ховдлын хит ачаалал цаашаад зүрхний дутагдалд шүргэж болдог. Энэхүү яхаа бичлэгтэр ховдол хоорондын тасалвчийн цорхойг ventricular septal defect буюу VSD хэмээн тэмдэглэсэн байна. Уг нүхээр цусны урсгал явагдаж байгаа нь харагдаж байна. Чагнуураар ховдол хоорондын таславчийн цорхой нь хэрхэн дуурахыг сонсъё. Тосгуур хоорондын таславчийн цорхой. Тосгуур хоорондын таславчийн цорхой нь зүрхний тосгуур хоорондын таславч үүсэн бүрлэх явцдаа өөрчлөлт орон таславч нь дээр доороосоо нийлж чадаагүйгээс болсон гажиг юм а. Энэ үед зүрхний нэгдүгээр аваа чангарч сонсогдно. Мөн зүүн тосгуураас баруун тосгуур руу их цус юулэгдснээс баруун ховдолд их цус орно. Уг их цус нь уушигны артери руу урсахдаа арай их хугацаа зарцуулдаг учраас уушигны артерийн хавхлага нь аортын холхоос сүүлд хаагдана. Ингэснээр зүрхний 2 дугаар аваа нь салаал сонсогдно. Шинж тэмдэг нь тухайн цорхон хэмжээнээс шалтгаалan шинж тэмдэггүйгээс зүрхний дутагдал хүртэл илэрч болно. Харин 100 цонхны битүүрээгүй гажиг нь таславч нь нийлж чадаагүйгээсээ биш харин тухайн нүхийг бүглэх эд байхгүйгээс үүсдэг. Уг тосгуур хоорондын таславчийн цорхон үед баруун тосгуур, баруун ховдол болон уушигны артерийн хүчил төрөгчийн сатурац их байдаг. Патент дуктус артериосус буюу артери хоорондын холбоосын битүүрээгүй гажиг. Ураг ихийн хөвлөд байх үед уг хос холбоосоор баруунаас зүүн тийш цус урсдаг. Харин хүүхэд төрөх үед уушигны шингэн шимэгдэж агаараар дүүрснээс уушигны суцууд өргөсөн эсэргүүцэл нь багасдаг байна. Уушигны эсэргүүцэл багаснаас цус уушиг руу их урсах ба зүүнээс баруун тийш цусны урсгал явагдана. Энэ нь цаашлаад баруун ховдлын томрол, зүүн ховдлын томрол зүрхний дутагдалд шүргэж болдог. Энэхүү холбоос битүүрэхгүй байгаа гол эмгэг жамын механизм нь простагландин Е-ийн синтез явагдан судсыг нь тэлээд байгаагаас үүдэлтэй учраас эмийн эмчилгээнд нь эндометацин буюу циклооксигеназын инхибиторыг хэрэглэж простагландин E-ийн синтезийг бууруулах хэрэгтэй. Харин аорт болон уушигны артерийн байрал солигдсон гажиг гэх мэт өөр гажигуудын үед уг патент дуктус артериосус гэх холбоосыг битүүрүүлэхгүй байж хүүхэд цаашид амьдрах боломжтой болдог. Ийм үед нэмэлтээр простагландин E-г эмчилгээнд хэрэглэх хэрэгтэй. Патент дуктус артериосус гажиг эмчлэхгүй тохиолдолд хожуу үхрэлт тохиолдох ба ихэвчлэн доод мөч хөхөрдөг. Учир нь PTA гэдэг энэхүү холбоос нь дээд мөч толгой руу явдаг аортын 3 салааны дараагаар үүсэж байгаа холбоос юм а. Патент дуктус артериосусын үед чагналтаар систол болон диастолын хоёулан дээр нь сонсогдох үргэлжилсэн машины шуугиан мэт чимээ сонсогдно. Чагналтаар PTA нь ямар шуугиан гаргахыг сонсъё. Eisenmenger синдром. Энэ синдром нь хөхрөлтгүй гажигуудыг эмчлээгүй тохиолдолд хэрхэн хөхрөлтэй гажиг болон хувирдахыг тайлбарладаг. Эмчлээгүй зүүнээс баруун тийш цусны урсгалтай гажигууд буюу жишээ нь ховдол хоорондын таславчийн цорхой, тосгуур хоорондын таславчийн цорхой зэргийн үед уушгинд их эргэлтийн их цус юулэгдэн хит их цусны ачаалал ирдэг.
Энэ үед уушинд их цус ирснээс судсууд нь уг их цуснд төсвөртэй бат бэх болон хатуурч өөрчлөгддөг. Ингэснээрээ цаашид уушгины артерийн даралт ихснэ. Ингэж уушгинд даралт ихсэх үед баруун ховдол цусаа уг эсэргүүцэл рүү шахахын тулд дасан загслаараа томордог. Ингэж баруун ховдол томорсноос цус баруунаас зүүн лүү буюу хүчил төрөгч багтай цус нь их хэрэгэлд рүү орж хөхөд хөхөрдөг. Ингэснээс хөхөд хожуу хөхөрч хурууны үзүүр бөмбөрийн төхөршиг болох мөн гипоксемигээсээ болоод хоёр төгчоор цусны улаан тоо ихсдэг. Уг синдром эхлэх нас нь янз бүр байдаг. Аортын корктац. Аортын нарийслын ихэвчлэн дуктус артериосус буюу артер хоорондын холбоосын хажууд үүсдэг. Ихэвчлэн хоёр хавцастай аортын хавхлага болон бусад зүрхний гажигууд мөн тернерийн хам шимжтэй хавсарч тохиолдно. Энэхүү гажигийн үед аортоос каротид коммунис болон игмэн доорх артериуд цадаад гарсны дараагаар аорт нарийсж байгаа учраас уг хэсэгт бүглэрэл үүсэн цусны урсгал саадтай болдог. Иймээс толгой дээд мөч рүү их цус урсан, харин нарийслаас цааших буюу хөвлийн доод мөч рүү бага цус урсдаг. Иймд үзлэгээр дээд мөчний даралт нь доод мөчнийхөөсөө их байх буюу дээд мөчөнд даралт эсэлттэй, харин доод мөчөнд суул тасалдсан пульстэй байдаг. Нас ахих бүр хавирга хоорондын судсууд өргөсдгөө. Энэ нь уг нарийслаас өөр газраар цусны урсгал явагдаж байгаа коллатерал урсгал юм а. Энэхүү бүтцэн рентгенд notched appearance буюу хавирганы ирмэг тэгш бус хөрөөний ирмэд болж байгаагаар харагддаг. Хүндрэл нь эндокардит зүрхний дутагдалд хүргэж болно. Мөн толгой руу их цус юулэгдснээс цус харвах аорт задрах зэрэг хүндрэл илэрч болдог. Уг хичээл маань үгээр өндөрлөж байна. Өнөөдөр үзсэн зүрхний гажуудаа дахин нэг сэргийн санах үүднээс намайг асуулт асуухад та бүхэн дотроо хариулаад яваарай. Эрт хөхөрлөлт үүсгэдэг зүрхний гажуудад бид нар 5 Т-ийн мнемоникийг зохиосон. 1 дугаарт нэг судас болсон байдаг төрөлхийн гажиг буюу truncus arteriosus. 2 дугаарт transposition буюу хоёр судас маань хоорондоо байршлаас салсан гажиг. 3 дугаарт tricuspiding atresia. 4 дугаарт tetralogy of Fallot. 5 дугаарт total anomalous pulmonary venous return гэдэг гажиг байна. Хожуу хөхөрдөг зүрхний төрлийн гажиг дотроос хамгийн илбэг тохиолддог 3 нь 1 дугаарт ходол хоорондын тасалчийн цорхой, 2 дугаарт тосгор хоорондын тасалчийн цорхой, 3 дугаарт patent ductus arteriosus орно. Өнөөдөр мөн бид нар зүрхний хөхөрлөлтгүй гажиг нь эмчилгээдээ тохиолдолд хэрхэн хөхөрлөлттэй гажиг болгодог талаар Айзенмейерийн синдромыг мөн аортын корктац буюу нарийслын талаар үзсэн. Өнөөдрийн хичээлийг First Aid for USMLE гэдэг номноос бэлтгэсэн бөгөөд та бүхэн илүү олон мнемоник зэргийг мэдхийг хүсэх юм бол уг номыг доорх нэрээр Google-с хайх юм уу айлсвал доорх линкээр татаарай. Энэхүү ном нь анагаахын бүх хичээлүүдийг багтаасан цогц зорилготой ном юм а. Энэхүү бичлэгийг Medical Chemistry клубын уралдаанд зориулж хийсэн учраас танд энэхүү бичлэг маань багахан ч гэсэн шинэ мэдээлэл өгсөн бол лайк дарж, шеэр хийхээ битгий мартаарай. Та бүхнийг хүндэтгсэн Очир Сүрэн.